нар өнөөдөр бүгдээрээ хичээлд орохдоо сонголтоо хийцгээ идэх үү? За хин ямар төв дээр одоо ажиллахаа бүгдээрээ очиод сонголтоо байна. За 2-2-ороо. За эхнээс нь багш нь явна болоогүй. За Гевантел. За 2-2-ороо гэсэн эрхмээ хүлээж агараа. За уртлаахын нэгнээс. За хоол хүнс хийх гэж байгаа учраас бүгдээрээ хормогч зүүнэ. За эндээс нэг хормогч аваад зүгээрээ. За нэг хормогчод үлч. За нэг үлч. Бэлгүүнээ багш нь тослоо наас. Ой чадхад багш нь тослоо. За сууч. За сууж байгаарай. За Мишелд хайцын онгол годог. Бэлгүүнээ тасалж. За. За ингээрээ нэг яг энэ хэмжээтэй аягараа нэг дүүр ус хийгээд болно. За энэ вэ нөө? За төгсөө өндөг байрлалаа тавиад хараа энэ дээр. Энэ дээр. За багш нь залгуур энэ бэлтжи. Бэлгүүнээ өндөг байрлалаа тавиараа юм уу? Хэдэн өндөг орох нь тоолоорой. Голт нь. За одоо яах ёстой вэ? Одоо яах вэ? Чанагчаа. Өндөг чанагчаа таглаад. За би та нарын ширээн дээрээс авч энэ халуун аюултай учраас багш нь энэ тусад нь өндөгөө залгаад боцлогчээ. За багш нь залгуулт залглаа. За ингээд асаачлаа. Өөрөө өндөг маань чанагдаад болоод гараад байна. Энэ хугацаанд бүгдээрээ юу хийх вэ гэхээр зэрэг. За хийн өгөрцөний шүүс нэ. Энэ юу вэ? Шүүс шахагч байна тийм ээ. За тэгвэл шүүсээ шахахын тулд өнөөдөр бидэрт юу хийнэ бүтээгдэхүүн? Хүнсний бүтээгдэхүүн. Өгөрцөн. Өгөрцөн. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ өгөрцөний шүүс шахах нь байна тийм үү? За тэгээд энэ өгөрцөөгөө яах ёстой вэ? За одоо энэ өгөрцөө шүүс шахахын тулд яах ёстой вэ? Хүссэн өшөө юм. А? Энэ хальсын яах вэ? Гадналынх нь хальсын цэвэрлэн тийм ээ. За цэвэрлэхэд юу хэрэгтэй? За очиад аваад. За багш нь авж өгье энэ альцатын гаш хурж болох байх. За. За хин гурил зуурах өнөөдөр? Хин гурил зуурыг гэж бодож байна. За багш нь авж өгье. За багш нь хувааж өгье. За хоёулаа гурван хэмжээд өөр юм хийнэ. За багштай очиод багш нь тэндээс нэг мод аваад их. Тэндээс нэг мод хавтгай мод аваад өгдөө. Чи хэрчээрээ жижиглээ заяа. Наад ногоон өнгөтэй. За багш нь одоо очиод туслая. За та нар
хамтраад арилгасан ногоогийн цэлэнгээ Мишелэ миний хүү бас хэрчээ шүү. За дахиад нэгийг аваад өгөөч миний хүү. За та хэд арилгачих. А та хоёр арилгасны яах вэ? Миний хүү хасаа энэ доктор. Арилгасны та хоёр жижиглээд хэрчээ шүү. За ёо. За энийг ингэж тавьчих. За та хэд арилгаж байгаарай. Юу хийгээлээ? За энэ дөрснүүдийг гаргаад бүгдөө дуурайлгаад хэрчихнэ шүү. Хүнсний ногоогоороо. Хүнсний ногооноос хэрчихнэ гэсэн. За жишээлбэл багш нь үзүүлээ да тань. За жишээлбэл энд юуны хэлбэр дүрсэн юм уу? За энийг хэрчээд багш нь ямар хэлбэр дүрсэнд оруулах нь хараарай. За ямар хэлбэр дүрс гарсан байна уу? Оо тэгвэл гурван нь олоод ингэж тавих нь. За ингэж тааруулаад тавиад байгаарай. За багш нь одоо очиж тасч. За одоо та даалгавар ойлгоцсон тийм ээ? Утгаа нэгийг аваад ногооноос аваад за багш нь очиж миний хөө сууж байгаарай. За багш нь очиж. За багш нь хоёр хамтраад энэ дээрээ хамтраад хийчих. За яа. Энэ зурагт. Одоо энэ дээр ирчих. За багш нь одоо очиж. За, цэлэнгээ чи гурил зурж өцгөө. Гурил зурж за тэгнэш. Нөх өсөж. Чи энэ чи. Тий. Минь хүн дээр гурил. Гурил зурхад юу хэрэгтэй лээ? Өөртөө хэрэгтэй юмнуудаа тэндээс аваарай. Тэгээд баяшаа. Шингаагаад тэгээд айлгасаа өгч байгаа. Ийш хайснуудаа хаяарай. За ирчээрэй. Жижиглээд ирч. Сайн жижиглэхгүй.
За энэ хин наа. За энэ займаг. За энэ чи амттныг сонгосон юм уу? За энэ зургнуудаас амттай зүйлүүд нь аль вэ? За багштай заримдаа өгдөө. Чи олоод наацсан юм уу? За тэгвэл энэ наагаад эхэлсэн байна. Оюун сувдагт нөхчөө төхөө. Чи найстаа заримныхаа нүүрийн номныхоо нүүрийг нь будаад өгчих тийм ээ. За. За чи амттангуудаа олоод наа. Займаг гэдэг маань амттай зүйл тийм ээ. Чи жимснийг яахна вэ? Жимсний ном хийх тийм ээ. За тэгэхээр эндээс жимсний зураг одоо таачлаад байх нь шүү бүх утсан байна. За энэ болохоор юу гэж бодож чинь чи энийг? Сүү гэж бодож чинь. Тэгвэл сүү цагаан эдний тухайн номыг чи хийх нь байна тийм ээ. За багш нь тэгвэл энэ юу вэ? Энэ юу вэ? Энэ юу вэ хүүхдүүд ээ? Хям. Оо, хям чинь махаар гэдэг махан бүтээгдэхүүн байх нь тийм ээ? Хүнсний бүтээгдэхүүний хүнсний ногооны тухай ном хийгээрэй минь хөө заяа. Харандаага тавьч харандаага будах болоогүй. За чи эндээс босч ирээд. За босоод ир. Эндээс дандаа хүнсний ногооны зургууд авчраад энэ наахан шүү заяа. Энэ болохоор арай эхнийхээ нэг нүүрийг нь номныхоо нүүр болгоно. А голынх нь юу болдог гэдэг өгтөөдөө номын хуудас болно тийм ээ. За. Чи тэндээс сүүсэн бүтээгдэхүүнээ зургнууд олж ирээд тэгээд хайчлаад энэ номон дотроо наагаарай. Энийг манжин гэж бодож байна уу? Энийг та нар юу гэж бодож байна? Энэ юутай адилхан харагдаж байна? Энэ ямар жимстэй адилхан харагдаж байна? Тэн дээр энэ жимсэн дээр хадаа. Ямар жимстэй? Тэр чи ямар жимстэй дээ? Хивний хажууд байгаа жимсийг ямар жимс гэдэг вэ? Хам орохтой. Өөрөөр хам орохтой. Жимсний хажууд ороод энэ номон дээр наагаад жимсний ном хийх юм байна тийм ээ. За эндээс хайгаад одоорой байгаа минь хөө чи сайн хайдаа. Энэ лав жимстэй зурагтай. Жимс дандаа янз бүрийн жимснүүд орно шүү дээ. Энэ жимсийг хайчлаад аваад наач. Энэ болохоор хоол юм шиг биш. Энэ махан бүтээгдэхүүн. За хайч авчраад хайчлаад наагаарай. За та хэд мэн болж гинөө? Өө жижиглээ тэрчсэн үү? Энэ арай бас орохгүй хаа багшны хийгээд үзье да. За. За уртлаа цэгцэг. Минь хөө саналаа жоохон татчих. За. Хайч хаана гэдэг лээ өөр очиод аваарай минь хөө. Тэр тавир дээр. Арай томдоод байна уу? Томдоод байвал ашиг энэ усаа хэрэглэчихэд дээ хоёлаа. За энэ усаа хэрэглэж зурч. Юу хэрэгтэй? Ээжтэй л ээжтэй авчих. За найзтай. Бас өөрөөр хийж болно шүү дээ. Очиж хэлж үзье.
Чи юуны тухай ном хийж байгаа лээ? Чи найстай энийг будаад өгч. Чи болохоор чи гурилан бүтээгдэхүүнийг энэ дээр олоод наагаарай заяа. За. Энэ гурилан бүтээгдэхүүн мөн үү? Мөн үү? Энэ мөн үү? Биш шүү тий. За зурагнаас олъё хоёулаа. Эндээс ингээд зургийг үзэж байгаа гурилан бүтээгдэхүүн байна уу? Үзэж байгаад олоод аваарай өөртөө. Энэ хараа чамд Джеймс хаашлаад наагаар. За энд гурилан бүтээгдэхүүн байна уу? Энэ биш. Эдрийг хаашлаад наагаар. Хүн дээрээ дэнэ. За багш настай. Энд үү чаа. Энэ чай хот өгдөөс ингээд би машин хасан бэ. Машин төлөв ихэхгүй хүч ингээд астаа хийж. Энэ мутраад нь бэлгүүний минь хөө туслаад энийг бариад өг. Мишель шиг. За Мишель цаанаасаа жимсээ хийгээрэй. Тэг өгөрцөөгөө. За миний хөө айлгалах өөрөө төсөд ингээд хэрч. Яаж хэрчдэг лээ? Чанга зурчлаа. Энэ чанга оцсноо. Ус нь яатсан байна уу? Ус нь багтсан байна. За тэгвэл ус нэмээд тэгээд яваач. За зураарай. За. За агш наач. За зураад байгаарай. Ус нь багдаад байна тий. Чи ямар сайн гурил зурдаг хөхтэй. За бас багш нь ус нэмээд тэгээд өгөө. За. За сайн хойлоод тутгаад зураарай. За минь очиод бүтээлээ хийж байгаарай. Багш нь одоо очлаа за. Багштай тэр чимхүүр авчираад өгдөө. Өндөгний чимхүүр аваад өгдөө багштай. Өгөрцөөгөө хийгээд байгаараа. Олныг хий, нэг их хийхгүй, олныг хий мөн. За өндөгөө хоёлаа гаргая. Бэлгүүний наашаа бэлгүүнэ. За халуун өндөгнөөс яаж ийнө юу савсж гэнэ? Халуун өндөгнөөс уур гарч ийн тийм ээ? За багш нь ийш хавчаад хийчихье. За Мишель минь хөө энэ өндөгнүүдийг ийш нь хавчаад хийгээд өгдөө. Бэлгүүний энд дарж байгаа юм чинь хөө. За өндөгнүүдээ хавчаад ийш наваад хийгээрэй. Гараараа байж болохгүй халуун шүү дээ. Гараараа байж болохгүй халуун. Өшөө зөндөө гэхээ. Болж гэнэ үү? Чадж гэнэ үү? Хөө ямар мондох хөөхтүүд вэ? Авахгүй байна. За ээжлээ тэргэлж хөөхтүүд ээ. Энийг багш нь ингээд дахиад гаргачихъя. Энэ гурилаа миний хөөхтүүд ээ. За ингээд нухаж агаад гурилаа нухна. Гурилаа нухаад. За багш нь ангидаа байгаа энэ хавтгай ширэлийг гурилын элдвэр олгоод ашиглаж байгаа. Гурилаа яах нь вэ? Гурилаа элдэж хавтгай олгож жагаад хэлбэр дүрсээ гаргах нь шүү дээ, тийм ээ? За. За ингээд ил дээр миний хөө цааш нь өргөлжлүүлээ. За миний хөө гурилаа ил дээр. Хог хаягдлаа энэ рүүгээ хич. Хог хаягдлаа энэ рүүгээ хич. Илүү гарсан хог хаягдлуудаа энэ рүүгээ хийгэрэй хөлтөө.
За хагарсан байна уу? Босон үндийг юм чинь гойчихгүй шүү дээ. Доторх нь түүхий үйл гойж хагарсан байвал гойжод гараад ирдэг тийм ээ? Болцсон байгаа учраас энэ гойжод гарч ирэх үү? Ирэхгүй. Одоо та нар ширээгээ цэвэрлэн гэсэн. Энийг бүр хогийн сав руу хийчих. Хогийн савнд эвтэйхэн гөөхгөл гадуур нас гарч ир ингээ хамаад аваад яв. Хогийн савнда. За сууч. Тэнд өндөгнийхөө чимхэрийг аваад өгдөө. Одоо нэг өндөгнөө бариад үзээ дэ хөрсөн болоо бүгдээр юу гэж бодож байна? Хөрсөн гэж бодож байна тий. За сууч. Багш нэг өндөг хайслуулъя. Сууч. Билгүүнэ. Өндөг хайслаа бүгдээр чансан өндөг хайсалж үзье.
За ерөнхийдөө хийж байгаа үйл ажиллагаануудаа дуусгахад бэлдээрээ өгтөөдөө. За дуусгахад бэлдэж байгаарай. За одоо танах Миний наам байна. Би ч гэсэн хаана маа. Энд дөндөж өгөөд штэ дотроо. Аха өндөр. их чи найзлаа. Биш. Энд хайраа. Энд чинь нөгөө тестэди. Энд чинь дотроо шалгуулсан. Багцтай итгэхгүй чи хуураад өндөгнийхөө шамд яах вэ? Та хамтын бүтээл авчих байна тийм ээ. За идэж амталж иж бодно шүү дээ. Гэтэ найзуудаа бас тайлбарлаж өгнө. Юу хийснээ найзуудаа тайлбарлаж өгнө шүү дээ, тийм ээ? Тэгээ идэхээс өмнө дараа нь идэв бүгдээрээ. Дараа нь бүгдээрээ. Юу хийсэн та ид? Хөө энэ олон байна шиг хин хийсэн юм бэ? Ямар мундаг юм бэ? Энэ юу ийцээ? Ямар сүү хийсэн? Юутай сүү? Гадалтай сүү хийсэн юм уу? За. Одоо миний хайр. Ямар гоё амттай юм бэ? Баярлалаа намуна. За. Эцэн амдаа хийсэн гал хийж болохгүй шүү тийм ээ. Амдаа хийсэн хийж болохгүй шүү дээ. Наач амдаа хийсэн шүү дээ. Хийцэн үү? За багш нь тэндээс гадлаа хийтрээ. Та нар энэ хогоо жоохон цэгцлээ ширээгээ цэвэрлэж. За энэ юу вэ хөлтөөдөө? За чи айлгаж өгөх юм уу? За айлгаж өгч. Энэ хог хаягдлаа энэ дотор хийчих. Жоох имэх цэгцтэй. Энэ тавгнууд хэрэггүй бол жоохон цэгцлээ тавьчих хөлтөө те. Ирхмээ. Найзуудаа туслаа ширээгээ жоохон цэгцчих. За багштай. За. Оо гадлыг бол ийм арилгагчаар арилгахгүй. Би Арилгагчаар арилгахгүй шүү дээ. Энэ гадлыг чи хайс маш амархан аавддаг. Энэ үзүүрийг ингэж хийлгээд. За. Энэ дээдлийн харъя. За. Би энэгүй тэгээд аваад ирсэн маа. За найз нь арилгаж дуусаагүй намна. Найзаагаа хүлээн. За. Нааш руугаа нэг нь л зүсэн. За нааш хүрээд бүгдээрээ тайраа зогсчих. За багш нь төсөө дэгэ. За энэ гаж. Би зүсэж чаднаа. Дараа нь бүгдээрээ хамтарч ээж аавдаа туслан тийм ээ. За. За өсдөр агшны энэ дээр зүсч. Багшаа би багшаа тусалсан айлгаж юм. За ингэж зүс. Одоо болно оюул надад туслаг намна байж багш нь аваад ич. За хутгаа тавьж байгаа. Би зурсээ. Шүүсээ.
шүү тань. Өндгөө яаж байгаа юм? Өндгөө яаж сайж байгаа юм? Өндгөө яаж ямар болж юм бэ харъя. За сүүгийн нэг 600 г. Алдуудаа юм чинь бүгд амсаж үзэн тийм ээ. За сүүгээ тагнахгүй шингийн юм чи яах вэ те? Асгар чинь тийм ээ. За та нарыг багшаага нэг шүүсээ хийж сүүгээ найруулж байгаа та нар ширээг эцэгцэлж байгаарай. Цааш зүрч. За багш нь сайн тагийг таглахгүй өсрээд явчин тий. За асаах товчлуур нь хаана байна уу? Асаах товчлуур байна уу? Байхгүй энэ шууд ажиллах юм. За сүү өсөрч магадгүй хамгаалаа таглаж. Зүйтэй. Ямар сүү хийх гээд байгаа вэ бүгдээрээ? Гайхалтай. За эхнийхээ хэрглэж байгаа зүйлийг бас хураанаа бүгдээрээ. Би хураач. За минь болгоомжтой 50 дээр авч. Энэ доороос нь барихгүй дээдл нь сугарддаг. Болгоомжтой 50 дээр аваачаа тавьчих. Энэ утсыг бариарай. За одоо. Энд асах туршлуур ээ нөө. Одоо ширээ дээр хилээ юм надад хураачих хэрэгтэй.
За наашаа найзуудаа анхаарай. За туршилт танин мэдхийн төгс Эрдэнэ ахлагчтай багийнхан юу хийснийг бүгдээрээ сонсъё. За багийнхаас хэн тайлбарлах уу юу хийснэ? За дэлгөөнөө тайлбарлаж. За төгсөө тайлбарлаж. Та нар хоошоо суун. Байрантаа сууч. Та нар сууч. Ингээд доороо харчих юм бүгдээрээ харж чадах уу? За байранд очиж сууч. За та хэдүүд энд урд суучих хөлөө. За намуунаа тайлбарлая гинэ. За суучих. Хурдан. Найзуудаа саад болохгүй шүү. Ингүүнээ тэгээд байжиг. За дэлгөөний юу хийсэн? Энэ юу юм? За намуунаа тайлбарлаж өгч. Хин энэ гурилыг зурсан? Гурил зурсан чинь гурил нь яатсан бilé? Яагаад наалдаад байгаа вэ? Усан нэгдсэн учраас наалдаад. Та нар тэгвэл дараа дахин гурил зураад байхаар усын яах нь вэ? Тааруулж байгаа зурах юм бол гурил нь маш сайхан зурагдах нь байна. За тэгвэл энэ юу юм бэ? Энэ юу вэ? Өгөрцийг монголоор юу гэж нэрлэдэг вэ? Өргөс тэмхний шүүс хийсэн байна. За багш нэстгэн тэгээд бүгдээрээ дараа намталж үзнэ. За энэ өргөс тэмхнийхэн шүүсийг тавьчих. Энэ юу вэ? Өргөс тэмхний юу нь гарсан бilé? Шаар нь гарсан байна тийм ээ. Энийг бас тостоо хутгаа жаахан давсаар амтлаад идэж болох уу? Болно. За туршилт танин мэдгүй багийн хүүхдүүдэд баяр хүргэе. За өөр хиний баг бүтээлээ тайлбарлах бай. Заачаа ширээнтээ суучих. За манай математикийн төвийнхний хийсэн бүтээл. За бүгдээрээ хараад ойлгож байгаа тийм ээ. За цааш нь хоошоогоо эргээд найзуудаа харуулчих. Ардаа байгаа найзуудаа. Зөндөө олон төгсүүдийг хийж чадсан байна. За сайн байна. За ширээнтээ суучих. За суучих. Хэл ярианы төвөөхөн хийсэн бүтээл нь. За чи юуны тухай ном хийсэн бilé? Махан бүтээл. Энэ юуны зураг аваа те? Махан бүтээл. Энэ юу лээ? Хүүхдүүдээ энэ юу лээ? Сайн байна. Хашаа сууж байгаа юм уу? За дараагийнх нь дэлгээд. За дараа нь юу вэ? За манай шинэгийн хийсэн махан бүтээгдэхүүний ном бэлэн болжээ. Загасны мах байна. Хууш өөр байна. За хоол байна. За та нар сууж байгаараа хүүхдүүдэд харах бусад найзууд нь харахгүй шүү дээ. За хулын юуны ном хийсэн? За хаан баргацаа. За оюун сууд ямар ном хийсэн бэ? Амттан тийм зайрмаг хийсэн байна. За баяр хүргэе. За тоглоомын багийнхан хүрээ дээрээ. За бус багууд сууж байгаарай. Бусдыгаа нь сонсно. За хос эрдэнэ юу хийсний багштай тайлбарлаад өгөөрэй найзуудаа. Нөгөө штэ махын дотор нь хийгээд авчиж байгаа хийсэн. Юу хийсэн? Хинт зориулж хийсэн? Ноёа багштай зориулж хийсэн үү? За энэ юу юм бэ хүүхдүүдээ? Юутэй? За цаашаа харж байгаа. Юутай сүү хийлээ бүгдээрээ? Адилтай сүү хийсэн тийм ээ. За бүгдээрээ энийг амтрахын уунаа. За ингээд бүх багийнхандаа баярлалаа. За одоо ширээндээ сууч. Одоо бүгдээрээ альжаадаа тайлах дасгалаа хийн.
За сууж байгаарай.